За дараагийн сэдв бол чиг үүргийг дахин хуваарлалт Монгол улс Азийн 11 орны 125 төрийн болон төрийн бус байгууллагыг гинэндээ нэгтгэж орон нутгийн түвшинд болоо төр засгаас хэрэгжүүлж байгаа өөрчлөлт, шинжлэл, боломж, хамтын ажиллагааг бие биендээ дуршлах сургамж, чадвар болгон хөгжүүлж байдаг орон нутгийн засаглалын санаачлага ба сүлжээ олон улсын байгууллага нь манай орны ардчлал, сайн засаглалд багагүй үнээрээ оруулж байгаа гэдгийг энэ ташрамд дурдахад таатай байна. Нутгийн удирдлагын санаачлага ба сүлжээ олон улсын байгууллагатай ижил төстэй бүтэц зорилго бүхий Монголын нутгийн удирдлагын холбоо нь логины гишүүн байгууллага болсноос хойш сургалтын олон арга хэлбэрийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бөгөөд тэр дундаа оролцооны арга хэлбэр дээр суурилсан сургалтууд болох эмэгтэйчүүдийн манлайлалын арга хэлбэрүүд, сайн засаглалын дуршлаг, иргэний оролцоо, ил тод байдлын олон дуршлаг санал санаачлалыг та бүхнээсээ суралцсан өөрсдийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь олзуурхуштай юм а. Монголын нутгийн удирдлагын холбоонд жилээс жилд суралцаж өөрийгөө болон гишүүн байгууллагуудаа бэхжүүлэн ажиллаж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нийслэлийн засаг даргын тамгын газар Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд бид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадварыг бэхжүүлэх сургалтын бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан болно. Дээрх бодлогын баримт бичгийг боловсруулахад арга зүйн дэмжлэг авах, мөн төрийн албан хаагчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхээр орон нутгийн засаглалын санаачлага ба сүлжээ олон улсын байгууллагатай бид бүхэн нэгт хамтран ажиллаж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилэл, мэдээллийн технологиос суурилсан төрийн үйлчилгээний системийн талаар товчхон мэдээллийг та бүхэндээ сонирдуулъя. Нийслэлийн эрх зүйн байдлыг шинжлэх хуулийн гол үзэл баримтлал нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, бүхий л нөөц бололцоог дайчлан төр захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагааг дээрх зорилтыг хангаж чиглүүлж удирдах юм а. Мөн дээрх хуулийн төсөлд нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, нийслэлийн хөгжилд оролцох оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчдад тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэхээр тусгасан болно. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг шин шатанд гаргах, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдэд учруулж буй хүндрэл чирэгдэл зардлыг багасгах, төвлөрлийг савруулах зорилгоор нийслэлдэх нэгдсэн үйлчилгээний төвүүдийг ажиллуулж байгаа болно. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд үзүүлж байгаа бүхий л үйлчилгээний шат дамжлага, хугацаа, шийдвэрлэлтэнд нэгдсэн системээр дамжуулан хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид мэдээллийн технологид суурилсан төрийн үйлчилгээний системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг захин хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэн хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, нийслэлийн хороодыг төрийн үйлчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа болно. Ихэнх Монгол улс байгууллага ажиллаж байгаа хүмүүс хоёр нийслэлийн хороо бол 152 байна гэсэн өршин шийдвэрлэл зохих бас олон ажил байгаа. Төрийн байгууллага болон орон нутгийн эрхийг өөрийн орон